За тэгэхээр би яагаад хамгийн түрүү асуугаад байна гэхээр энэ бас би 8 цагт ажилдаа ирээд 8:50-д эрдсэндээ ордог. Тэгэхээр энэ бол хариуцлага юм аа. 2016 оноос хойш 10 жил их хурлын гишүүн хийхдээ би нэг ч удаа чуулган насч үзээгүй. 2хан удаа 16 онд хоцорсон. Аавда загнуулсан тэрнээс хойш хоцроогүй. Тэгэхээр ер нь бол хариуцлагатай байх тухай асуудлыг энэ одоо хуулиар ярьж байгаа юм аа. Ерөнхийлөгч 20 хоногийн өмнө Ховд аймагт иргэдтэй уулзалт хийгээд тэр уулзалтан дээр энэ хуулийнхаа агуулгыг яриад тэгээд ард иргэдийг дэмжиж байна уу гэд дэмжиж байгаа нь гараа өргөх гэсэн тэр зааланд байгаа хүмүүс ирээдл гараа өргөжл. Босоод хараараа гэдэгт эргээд харахад бол үнэхээр бүгд ирээдл гараа өргөцсөн. Эсэргүүцэж байгаа хүн байна уу гэдэг. Нэг ч хүн байхгүй. Тэгэхээр их хурлын гишүүн хүн бол тэр ард иргэдээсээ сонгогддог. Тийм учраас тийм олон иргэдийн хүлээлттэй байгаа энэ хуулийг би бас дэмжих ийм одоо ёстой гэж би бодсон. Ягаад гэвэл энэ бол дараагийн одоо иргэдээр очиж сонгогдоход бол чухлаа гэж би үзэж байгаа. Тэгэхээр ер нь бол үндсэн хуулинд хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай асуудал байдаг. Энэ бол өнөөдөртөө амьлахгүй ингээд явж байгаа. Гэхдээ энэ хуулиар зөвхөн гишүүнийг эргүүлэн татах тухай асуудал ярьж байгаа. Тийм учраас хэлэлцүүлгийн явцад ерөнхийлөгч яг тэр одоо үндсэн хуулинд байгаа ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга болон гишүүн гэж байгаа тэр бүгднийг оруулаад хэлэлцүүлээд явах нь зүйтэй гэж би үзэж байгаа. За энэ хууль батлагдах юм бол гишүүд илүү хариуцлагатай болно гэж би бодож байна. Ингэсний үр дүнд парламентын одоо нэр хүнд өснө, иргэдийн дархлаа одоо иргэдийн одоо итгэл нэмэгдснээр одоо энэ парламентын дархлаа илүү сайжирнаа гэж би үзээд байгаа. Тэгээ зарим хүмүүс одоо энэ хуулийг одоо эсэргүүцээд байгаа юм л да. Тэгэхээр би цаашдаа ерөөсөө хариуцлахгүй байна. Альсвал гулгаа хийнэ гэж бодоод байгаа юм уу? Яагаад юм? Би ерөөсөө ойлгохгүй. Хууль хоошоо буцаж үйлчлэхгүй. Өөрөлдөл урдлын өш хонцогоор хин нэгний асуудлыг чирж оруулж хилцэхгүй гэсэн үг байхгүй. Энийг бол яг энэ хууль хэлцэх явцад протоколд бүрэн тусгаж айлсвал заалт болгож оруулах хэрэгтэй. Тэгээж парламентаар уртын асуудлыг өш хонцогийн маягаар оруулж ирэх юм бол энэ парламентаар бас давахгүй. Тэгээж ер нь бол манай парламентын гишүүд 3 давхар одоо дархлаа бүхий ийм хамгаалтанд байдаг ус хүмүүс шүү гэдэг бас хэлье. Ер нь бол энэ одоо хуулийг бас мэдээж одоо тодорхойгүй асуудлаар энэ парламентын гишүүдийг бас татаж явах ийм зүйлүүд бас байгаа. Тэр мөрнийгээ бид нар бас яг энэ хэлцгэсгийн дэмжичээд яг энэ одоо парламентын дархлааг илүү сайн болгох тэр бас зүйлүүдийг оруулаад ярилцаад явж болно гэж би үзэж байгаа. Бусдаар бол одоо юу гэдгийг энэ одоо хуулийг одоо унгах юм бол тийм ээ. Энэ парламент цаашдаа одоо ерөөсөө л ингээд нэг тийм хариуцлахгүй, иргэдийнхээ итгэлийг хүлээж чадахгүй, ийм одоо нэг тийм дураараа байна гэсэн ийм л одоо агуулгыг бий болгох гэдэг шүү дээ. Тийм учраас одоо энэ та бүхнийг энэ хэлцгэсгийн дэмжичээд тэг хэлцүүлгийн явцад бас тодорхой асуудлуудаа энэ парламентын дархлааг хамгаалах, илүү одоо хариуцлагыг нэмэгдүүлэх энэ одоо бүх зүйлүүдийг бүгдийг хийгээд явъя гэсэн ийм саналтай байна. Асуулт